Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ гүйлт ба зүрх судас сэдвэр зүрхний нарийн мэрэгжлийн эмч Сувда эмчтэй ярилцлага хийхээр ирсэн байна. За тэгээ Сувда эмч маань өөрийгөө тавчхан танилцуулаад хоёулаа яриа эхлэе. За намайг Сувда гэдэг. Би одоо зүрх судасны эмчээр 10 жил ажиллаж байна. Ерөнхий мэрэгжил маань бол дотрын ерөнхий эмч байсан. За Норшма бит хоёр бол одоо нэг багшаа ив ч юм уу, хамтрагч ч юм уу, тиймэрхүү байдалтай хоёр л ингээл яваад байгаа хоёр л тоо. За тэгээд ерөнхийдөө бол би улсад ажиллаж байгаа. Сүүлийн нэг жил бол хоёрын салбар руу орсон байгаа. Одоо Сүүсийн харт клиник гэдэг өөрийнхөө зүрх судасны эмчилгээг байгуулад үйл ажиллагаа эхлээ явуулж байна. Тэгээд ерөнхийдөө тамирчистай холбогдох болсон шалтгаан айгуу сонио. Манай гэр бүл өөрөө спорт хүмүүс ахгүй юу? Нэг чаргалах мэдж байгаа тий. Манай нөхөр дасгалжуулагч, манай хоёр урт хоёлаа бас аваад дагаад газрын теннис тоглолтын хүмүүс байдаг. Тэгээд манай 9 настай хүүхэд ингээд 4 настайгаас теннисээр тоглоо явцсан чинь нөө 9 настай хятадаас ингээд бэлтгэлээ дуусгаад ирсэн. Тэгсэн чинь нөө зүрхнийхэн цохилт 9 настай хүүхдийн зүрхний цохилт 100-аас дээш байх хэвээр хүүхдийн зүрхний цохилт 60-таа орж ирсэн байхгүй. Тэгээд тохойд яагаад юм жоох хүүхдийн зүрх юм байгаа ингээд бүр гайхаад өөрөө бүр энэ спортын зүрхийг бүр ингээд уншаад судлаад бүр яалтчгүй шиг бүр орцсон байхгүй. Энэ нөгөө амьдралын нөгөө шаардлагаар спорттой холбогдсон. Тэгснээс үүлдээ норжмоотой ингээд холбогдсон нэг шалтгаан норжмоо би энэ монгол хүмүүсийн зүрх тэгтээ тамирчны зүрхэн дээр хийсэн юм судалгаа байдгүй юм байна. Тэгэнгүүтээ ингээл нөгөө хүмүүс чинь ямар нэгэн байдлаар гинэт ингээл зүрхний насваралт ч юм уу үүсчлээ гэд тэрийг болгоныг зүрх рүү холбоод идэг штэ тий. Энэ яг одоо зүрхнээс юм уу? Эсвэл одоо тамирчны зүрх ондоо агаад байгаа юм уу? Энэ талаар нэг бид нар нэг юм төсөөлөлтөй бас нэг жоохон тийм нөгөө бодтой судалгаатай болъё гэсэн үднээс нөгөө танаа клубт санал тавиад за олон жил яг гүйж байгаа тасралтгүй одоо бэлтгэлтэй байгаа тамирчтай эхлээд зүрхний бүтцийн одоо үзлэгт оруулаач гэсэн санал тавьсан. Тэгээ одоо бидний ажил нийтдээ нэг 30 орчим тамирч орсон байгаа тий. Орсон эхнээсээ ахуулаад зарим нэг маань яг онш гарч ирж л байна. Зарим нэгд маань бол цаашдаа юун дээр анхаарах уу гэдэг талаас нь ингээд зөвлөө явж байдаг. Тэгээ энэ ажил цаашдаа нэлээд өргөж болов гэсэн төсөөлөлтөй төлөвлөгөөтэй ч байгаа. За. Тэгээ өнөөдөр бол танаа клубын одоо үйл ажиллагаанд өргөдөж ирсэн айгу баяртай. Цаашдаа хамтарч ажиллах байна. За хоёлаа одоо нэг энд ирсэн хүмүүстэй болон одоо бүртгүүлсэн хүмүүс маань хэд хэдэн асуулт асуусан. Тэр асуултуудынхаа дагуу ярилцаад явчих тий. За хүүхэн ер нь зүрх судасны үйл ажиллагаанд яг яаж нөлөөлдөг? Сайнаар нөлөөлдөг юм уу? Муугаар нөлөөлдөг юм уу? Тэр талаа. За хүүхэн өөрөө бол ганцхан одоо цусны эргэлтийг юу хасаж төвчүүлээс гадна маш олон талын ингээд нөгөө юу яадаг гинэ? Сайн нөлөөг үзүүлж идэг. Гэхдээ та гүйхгчл байгаа бол би ирүүл юм уу? Миний зүрх одоо гүйхэд тохиромжтой зүрх үү юу гэдгийг мэдчихгүй л илүү дэрэг. Хүн за одоо би одоо илүүдэлчэнтэй би гүйлэл одоо турчин те одоо зүрхний үйл ажиллагаанд сайн гэсэн нийтлэл ойлголт яваад байгаа байхгүй юу? Зүрхний үйл ажиллагаа сайн байдаг энэ бол үнэ. За гэхдээ тухайн хүний үндсэн зүрх суурь нь тийм үү? Ямар нэгэн далд эмгэгтэй байж байгаа тэрийг мэдэхгүй гүйчвэл тэр бол зүрхэнд муу. Тэгэхээр заавал гүйхээс өмнө та зүрх судасныхаа үйл ажиллагааг үзүүлж яжгүйгээрэй гэж зөвлөдөг. Та нар ч гэсэн одоо ерөнхийдөө бол тамирчдаа ч юм уу орж иж байгаа хүмүүстэй та заавал шалгуулцгаа гэдэг тийм одоо мессежийг өгч явах хэрэгтэй. Хүн өөртөө завиргүй явж яж болдог. Зүрхний өвчин чинь өөрөө маш олон төрөл байдаг байхгүй. За хэм алдагдал гэлтгэж чинь 50000 төрөл байдаг. Тэр бичлэг дээр илэрч болно, илэрхгүй ч гэж болдог тийм. Тэр болгоно бид нар үзүүлчихэд та эрүүл олвол те танд сайн юм байна гэдэг тийм мессежийг өгнө гэхээс та зүрхэндээ ямар нэгэн асуудалтай байж байгааг гүөх юм бол тэр бол эмгэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий. Гүөх нь бол сайн. Гэхдээ ганцхан одоо цусны эргэлтийг сайжруулахаас гадна бас төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэж ярьдаг байхгүй. Төв мэдрэлийн системд яаж нөлөөлдөг вэ гэхээр одоо нөгөө эхний 20 минут эрчимтэй гүйцсний дараа хүний цуснаас гликоген гэдэг нэг бодис цэл гардаг байхгүй. За тэр нь өөгцөгийг задлан явчихна. За тэгэнгүүт гүүгээд оргилдоо хүрдэг гэдэг. Одоо магадгүй би өнөөдөр 10 км гүүнэ гэж жагаад 10 дээр хүрчлээ шүү дээ. Тэнгүүтээ нөө сэтгэл ханаад одоо цаашаа ахаа гүүмэр ч юм шиг болдгоо гэж би түр асуугаадсан байхгүй. Бүр нэг гой задраад бүр ахаад гүйчмэр ч юм шиг нэмчмэр ч юм шиг болдгоо таад гэдэг. Тэр үед хүнд нэг бас нэг одоо нөгөө аз жаргалын гормон гэдэг юм дээд хэмжээнд хүрсэн байдаг гинэ. Тэр яадгүй гэхээр нөгөө сэтгэл гутрал, нойр гүйдэл тий
За тэгээд нөгөө айц төгшөр гэсэн шинжүүд ингээд байхгүй болгоод өгчөр хүн маш гоё тайвширлыг авч чаддаг гүйлтээсээ. За тэгээд тэр эндорфиныг хамгийн их ялгаруулдаг спорт бол өндөр эрчимтэй энерги ялгаруулдаг спорт. Тэр нь гүйлт, газрын теннис байдаг, хүндийн хүчний спортууд байдаг гэж үздэг юм л. Powerlifting гэж. Тийм. Тэд нар байдгаа гэж үздэг. За бас одоо гүйлтийн бас нэг давуу тал нь гэх юм бол бид нар нөгөө нэг энерги шаталт маш эрчимтэй явагдаад байдаг. Хажуугаар энерги шаталтын хажуугаар бас бид нар нөгөө нэг илүүдл бид нар эрдэсийг бид нар маш хурдан хугацаанд хөөж чаддаг гинэ. Хэвийн хүн бол ингээ нөгөө хоол хүнсээр авах хэвээр. За тодорхой хэмжээнд бид нарт ороо тодорхой хэмжээнд ингээ шээсрэж юм уу буцаага задраа гаргах хэвээр гэдэг бол гүйлтийн одоо нөгөө гүйлтээр спортоор хичээлээд байгаа хүмүүсийн цусны эргэлт маш хурдан явагдаад байдаг. Тэнгүүтээ хүчил төрөгчийн ялгаруулалт, хүчил төрөгчийн зөөврөлт нь тэрнтэй адилхан маш хурдан байдаг. За тэрнтэй холбогдох хэвээр байцууд нь ч гэсэн яг тэрийг дагаад маш хурдан байдаг гэж үздэг. Бацин солилцоо эрчим. Бацин солилцоо эрчимтэй явагдана л гэсэн үг тийм. Тэр яг одоо та гүйхгчл байгаа бол хэрвээ шинэ хүмүүс байх юм бол зүрх судасны систем ээжгэлтгүй бөөрөө ч юм уу тий бас давхар шалгуулчихад тэгж байгаагүй л өөрчлөлөө гэж байгаа шүү дээ тий. Би ийм төрлийн спортоор хичээлэх гэж байгаамаа гэд өөрийнхөө ерөнхий нөгөө чигээ эмчтэйгээ ярилцаад за эмч чинь танд тааруулаад насанд чинь хүүсэнд чинь тий за та тэдэн насандаа тэр спортоор хичээлэх гэж байгаа юм чинь энэ спортын онцлог нь юм байдаг юм чинь та тэр төрлийн юм өгөөрэй гэсэн л илүү сайн чиглүүлж чадна. За үнэхээр одоо нөгөө спортын ангаах төр ч юм уу очиж боломжгүй гэсэн юм бол тань зүгээр л одоо нөгөө эмчтэр л очих ямар нэгэн одоо өрхийн эмчтэр очсон ч гэсэн анхны чиг баримжаа тэд нар л өгч чадна. Тий. За бүр одоо нөгөө хэрвээ өөрийгөө мэддэг хүн байж болно шүү дээ. Жишээлбэл би одоо бенжин гэлэдэлтэй юм чинь миний зүрх судасны систем асуудалтай байгаа. Холестерин ямар байгаа л гэсэн хүн бол зүрхний эмчтэр очдог ч юм уу тий. За эсвэл уус нуруугаар өвдөд байгаа хүн бол бүрний эмчтэр очдог ч юм уу. Тэгж жаад тухайн одоо нөгөө чиглэлийнхаа шинжилгээг өгсөн дээр тэрнээс ч одоо ингээ бүх төрлийн та шинжилгээ өгөөд юм гарахгүй гэсэн. Цэжэр өвдөх ч юм уу, зүрх дэлсэх ч юм уу ямар нэгэн зовирх юм бол энэ маань ингээ гүйснээсээ болоод өвдөд байна уу гэж бас ойлголттой байж магадгүй. Тэгэхээр тиймэрхүү зовирх ч хүмүүс нэг одоо ингээ гүүгээд өвдөд байгаа мó эсвэл суур ямар нэг юм ихтэй болоод илүү өвдөд байгаа юм. Тэр олон жил хичээлсэн үгүй гэдгээс л хамаарна даа шүү дээ тий. За нөгөө шинэ дөнгөж ингээ гүүх гэж байгаа ч юм уу эсвэл нөгөө байнгын нөгөө бэлтгэл сургалт хийдэггүй юм байж болно шүү дээ тий. Байнгын одоо начаал авдаггүй юм бол гинэт гүүх нь бол нөлөөж болно. Яагаад тэгэхээр гүйлтийн үед хүний зүрхний нөгөө пульс 85% хүртэл нэмэгдэж болно гэж үздэг байхгүй юу? Хэвээ таних хэдээдгүй те тэрнээсээ 85%-аар нэмэгдэж болно гэж үздэг. Тэр үед бол танд бол ямар нэгэн цавир гарах ёсгүй байдаг. Гарах ёсгүй. Чэжээр өвдөх ч юм уу тийм үү? Хидэх амьсгаадах ч юм уу те. За хэрвээ одоо магадгүй 85%-аас дэвшилчих юм бол өвдөлт өгч болно шүү дээ. Цавир өгч болно. Тэгэхээр тэр болгоныг бас зүрх рүүгээ дайрагдаж өрөөсө болохгүй л дээ. Тухайн ачааллыг даах чадвар гэж нүхэнд байгаа шүү дээ тий. Тэрнээс ол шалтгаална. Яг нөгөө ангаах ухаанд болохоор ингэдэг байхгүй юу? Дасгалын даах чадвар одоо тэр нөгөө төсвөржилтийг бид нар нийт одоо 1 минутанд зарцуулж байгаа хүчил төрөгчийн волюм гэдэг юмар хэмждэг. Энийг аль зүрхний эхо за эсвэл нөгөө захын сүнсний хүчил төрөгчийн пульсийн хэмжээ хүчил төрөгчийн ханамж гэсэн үзүүлэлтүүдийг бид нар үржүүлээ гаргаад ирдэг байхгүй юу? Тийх боломжгүй тохиолдолд хэрвээ одоо энгийн үедээ миний зүрхний цохилт хэд байд юм бэ гэдэг та хэмжээд мэдтгэл болвол тэрнээс 85%-аар миний зүрх илүү нэмэгдэж болно. За тэр үед одоо зүрх дэлсэлтэйгээ холбоотой зүрхэнд маань одоо чэйжэнд маань баг зэргийн өвдөлт өгч болно шүү гэдэг нь бас мэдж байгаа хэрэгтэй. Тэр болгон бас өвчин биш. Тэр болгон бас ямар нэгэн байдлаар эмбэг байдаггүй. Ямар зовир илэрх юм бол ер нь бол зүрхний гаралтай өвдөлт гэж илүү үзэх үү? Хүмүүс одоо ерөөдөө бол цэжэр нь жоох өвдгөл юм бол зүрх өвдөд байна гэдэг шүү дээ. Гэтэ ер нь өвдөлтийг зүрхний гаралтай, зүрхний бус гаралтай гэж ангилж байгаа. Бас мэдрэлийн гаралтай өвдөлтүүдээ андуураа тэгээд идэг. Та зовир талаас нь тодруулаад байна. За нөгөө нэг яад штэ. Хатгаж өвдөд миний зүрх хатгаж өвдөд гэдэг. Хатгаж байгаа болгон зүрхний өвдөлт биш байхгүй юу? Зүрх өөрөө ерөөсөө хатгаж өвддөг эргэтэн биш. Ингэж өвддөг. Зүрх болохоор дараад байгаа юм шиг, шахаад байгаа юм шиг. За эсвэл ингээд нэг юм орцсон юм шиг гэж хүмүүс ярьдаг байхгүй. Эсвэл багалцсан юм шиг нэг эвгүй оргиж өвднө гэх юм бол тэр бол зүрхний өвдөлт гэж байна. За ихэвчлэн хатгуулаад байна гэдэг бол мэдрэлийн өвдөлт гэж байна. Тийм. Хатгаж яах юм бол амь наснаас хол юм байна гэдэг эмчнэр ч гэсэн санаа амарчдаг байхгүй. Хатгаж байна те энэ бол амнаас нь хол зүрх биш байх магадлал өндөр юм байна гэж үздэг.
Тэгэхээр хатгаад байгаа болгон зүрхнийх бишээ мэдрэлийнх байх талтай. Тэгэхээр та ч гэсэн өөрийнхөө ажил амьдралаа бас бод хийж байгаа ажлаа бод байнгын нэг хэвэнд ингээл компьютер дээр суудаг хүн бол тэр шинэ үндэ бас нөгөө хаврын хооронд өрөвсөл болчих магадгүй маш өндөр үд. Тэр зэрэгээс ахуулаад бас тэгж өвдөлт өгдөг шүү. Хатарж байгаа болгон зүрх бишээ гэдэг айгуу сайн бодоорой. Манай одоо гүүгчнэр дунд бас ажиглагддаг байхгүй юу? Яг цэжний зүүн талаар нэг огцом нэг газараа ингээ хүчтэй хатгаж өвдөд байна гэдэг. Гэтэ тэрийг ингээ асуугаад үзэхээр бас их зүрхний гаралтай өвдөлт биш. Ерөнхийдөө бол залуу насны хүмүүс одоо хөвчлэн хавраг завсрын мэдрэлээр зочирч өвдсөн байх магадaltaй байдаг. Одоо нойр дутуу явснаасаа болоод ажлын ачаалттай ч юм уу ядарсан үед нь илүү тэгж мэдэгддэг байхгүй юу? Эсвэл нөгөө нэг бэлтгэл хийх үедээ гүүхтэй эдэр хит огцом өндөр пэсээр эдэр гүүхэд тесрэлт өгдөг чачирч тэр үнээс асуулт. Өндөр уул мулраа авирахтаа бас нийлээ ачаал өгч өндөр огцом авирснаас эдэр болоод бас хавраг завсрын мэдрэл зочирч өвдөд байдаг. Тэгэхээр тэр нь ерөөхдөө бол яг нэг газар л яг хүчтэй хатгаж өвдөд байгаа юм шиг өвдөлт өгдөг. Тэгээ ерөөхдөө бол хөдөлгөөнтэй холбоотой өвдөлт өгдөг байхгүй юу? Тонгоохоор юм уу, ханиахаар амьсгалаа гүнзгий авахар ч юм уу, орон дээр эргэж хөрвөхөр эдэр хүч юу гэдэг хугацаатайгаас хамааралтай шүү дээ. Зүрхний өвдөлт бол удаан хугацаанд байнгын өвдөө явдаг байхгүй юу? Хэдхэн секундын дотор маш хүчтэй өвддөг ч юм уу те. Тэгээд болчдөг үр аяндаа болчдөг. За эсвэл ямар нэгэн зүрхний ийм заавал ужиж болдог ч юм уу. Энэ мэдрэлийн гаралтай өвдөлтүүд бол ерөнсөө байнгын шинж чанартай хөдөлгөөн, ажлын онцлог болон амьсгалтай холбоотой. Амьсгал гүнзгий авахд өвдөд идэг ч юм уу тийм үү. Цэжийн эргүүлэх тойрол хөдөлгөөн их доош бүхийг тонгооход бас өвдөлт өгöd идэг тийм. Тэгээд бид нар нөгөө нэг хавраг хоорондын мэдрэл одоо чэжний өвдөлт гэж яриад байгаа. Эднийг зочрох хүчин зүйлс нь өөрөө эрцэн алдагдал гэдэг байхгүй юу? Эрцэн алдагдал байгаад байдаг. Одоо нөгөө хөлсөөрөө хит хэрцэн алдангуутай магадгүй хөдний нүлээ авчдаг тийм үү? Тэр үед маш хурдан өрөвсөж идэг. За тэгээд нэг өрөвссөн юм дахиад өрөвсөд идэг. Тийм хурдан одоо нөгөө маш хурдан дарж авахгүй болов тийм үү? Зөв эмчилгээгээ хийхгүй бол гам барихгүй бол дахиад сэтрээд идэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө бид нар хэрвээ ийм өвдөлттэй хүн байгаа бол энэ бол сэтрэх магадaltaй та эмчилгээ бүрэн төгсөйгээрээ за дээрэс нь хөдөлгөөний хэсэг хугацаанд заавал хязгаарлаарай гэсэн тийм зөвлөгөө заавал. За одоо юм уу эрсдэл хүчин зүйлтэй хүмүүс нь илүү одоо энэ зүрхээр өвдөх магадaltaй вэ? Таргалалт илүүдэлж юм гээ. За зүрх судасны өвчнөр илүү эрсдэлтэй өвдөх магадaltaй гэдэг байна шүү дээ тийм. За мэдээж энд бол нөгөө мэдээж таргалалт байгаа. За хоёрдугаарт насны онцлог гэж байгаа гэдэг байхгүй юу? 45-аас дээшсний хүмүүс зүрх судасны өвчин одоо өвчнөр өвдөх магадлал өндөр байдаг гэдэг. 45-аас дээш наснд хүссэн үсээгүй хүний бодис солилцоо удаа ширчдэг. Явдгаараа явдаг. Тэгтээ залуу биш гэдэг ч хурдан эрчимтэй явагдаад нөгөө байх ёстой юм биелүүгээ ороо байх ёсгүй юм гаргах тийм процесс чи удаан болчдөг гэсэн. За тэгээд дээрэс нь бидний хор зуршлууд. За хооллолт тас ороод ирдэг тийм үү. За амьдралын буруу хэм маягууд авих нөлөөлт. Тэднээс болоод зүрхний одоо өвдөлт үүсэх магадлал маш өндөр. За би ингээд байдаг хань одоо нөгөө тамирчид бас над руу ирдэг өөр тамирчид гэсэн зөндөл ирдэг л дээ. Та энэ спорттой хэдэн наснда ийшээ орсон бэ гэж аяг хэлсэн байхгүй. 40-45 хүн иржүүд би спортын зүрхтэй. Би одоо ингээд 4-5 жил ингээд тасралтгүй хичээлж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд миний зүрх ягараа өвдсөн байдیں۔ Би одоо хор зуршил байхгүй гэж яриад. За тэгэхэд чинь тухайн хүн тэр давтамжтай ачааллыг аваад хугацаа нь урт байлаа ч гэсэн одоо нөгөө тамирчин зүрх үүсэх гэдэг нэг процессд чинь дөлөөлт нэг 6-7 төрлийн байдаг байхгүй юу? Тэрийг та байна уу гэж асуухад одоо насны хязгаар нь хэтэрч гисэн байдаг ч юм уу тий. За тэгээд нөгөө удамшил бас дээрэс нь хүүс авих нөлөөтэй байгаа гэдэг байхгүй юу? Тэгээ ингээ яриад ингээд тайлбарлаад хэлэхээр ми болоогүй байгаа юм бэ штэ. Тэгэхээр миний ачаал ийм байх хэрэгтэй гэдэг. Аюугаа нөгөө ачаалаад харуул агараа авчдаг хүмүүс маань. Тэр та хэдэд ч гэсэн хандаж хэлэхэд хэрвээ энэ спортоор одоо нөгөө залуугаашаа ороогүй байж болно штэ. Тэгээ одоо орох гэж байгаа хүн байж болно штэ тий. Тэгэх юм бол та маш хурдан хугацаанд одоо нөгөө үе тэнгийнхаа хүнтэй харьцуулахад тэр хүн ч юм бол илүү хурдан одоо олон хугацаанд гүйцэн байж болно шүү дээ. Тэрнтэй харьцуулахад та тэр хүний зүрхний ачаал дах чадварын хэмжээнд очиход арай болоогүй шүү гэдэг хэлж өгмөр санагдаад байхгүй юу. Тэр нөгөө орж байгаа хугацаанаас хамаарат ачаалын ч гэсэн бас тааруулж өгөхгүй болтгоо. Эсрэгээр бүр ачаал ихтэд нөгөө зүрхний эмгэг үсчихэд байдаг байхгүй юу тийм. Тэгвэл анхлан гүйж эхэлж байгаа хүмүүс ер нь ямар шиг хэмжээний ачаал авах юм бол зүрхэнд аюулгүй гэж үзэх үү? Аюулгүй гүйлт байна. Нөгөө ингэдэг штэ. Эхний эрүүл мэндийн байгууллагаас бол ерөөсөө ингэдэг байхгүй. 7 хоногт 150 минут
Нэг өдөр бол 30 минутаас сэтрэхгүй ачааллыг авна гэхээр ер нь бол 7 хоногийн 5 өдөр та 30 минутын ачаалал авахд бол танд хангалттай гэж үздэг байхгүй юу. За энэ 30 минутын ачааллыг өгөхдөө бид нар өндөр эрчимтэй ачаалал өгөх юм уу, дунд эрчимтэй ачаалал өгөх юм уу, үгүй юу гэдгийг бол нөгөө хэрвээ та мэргэжлийн багшд бол багшд ингээд харуулсан явчихдаг шүү дээ. Та өөрөө сонирхож спорт руу орж байгаа бол шууд өндөр эрчимтэй ачаалал битгий аваа гэж юу ятг зөвлөдөг. Дунд эрчимтэй ачааллаас тий одоо гүүгч юм бол алхахаас л эхэлдэг байх бат бол тий тэгжил яваараа гэж зөвлөдөг. Гинт тесрэлттэй хийж байгаа спорт болгон энергийн зарцуулалтанд бас муугар нөлөөлдөг шүү тий. Бид нар ингээд нөгөө хэвийн үед хүн 60 кг энергийг ингээд задалдаг гэж үздэг юм байна л да, зарцуулдаг. Гэтэл одоо тэр чинь одоо минут тутам явагдаж байгаа, секунд тутам явагдаж байгаа процессыг гинт ихсгээ хайрчна гэдэг чинь өөрөө буцаагаад авах ёстой, гаднаас авах ёстой энерги хичээл авч чаддгүй эсвэл тэгэхээр нөгөө туйлдал гэдэг юмд орооддаг байхгүй, энергийн туйлдал гэдэг юмд орооддаг тийм. Тэгэхээр бид нар муугар нөлөөлөх тал байдаг тийм. Хэсэг хугацаанд төрөндөгтэй. За одоо тэгвэл энд болохоор янз бүрийн л одоо нэг эрчимтэй бэлтгэл хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Саяны хэлснээр таны одоо 7 хоногт тэр 150 минутаас илүү хэмжээний дасгал гүйлт хийж байгаа хүмүүс байх юм бол ер нь яаж үрцэн сэргийлэх үү, үзүүлэх шаардлагатай юу? Тэр нь бол одоо нөгөө мэргэжлийн тамирчид л байгаах те байнгын өндөр эрчимтэй ачаалал авчдаг те удаан хугацаанд гүйж байгаа гэхэр тийм үү. Мэргэжлийн тамирчдаас гадна тий бас өөр бас хүмүүс байгаа л да. Сонирхчоос арай жоохон илүү төвшин бэлтгэл хийж байгаа хүмүүс. За агсан шилээ тэр хүмүүс тесрэлт ингэсэн шүү дээ. Гүйлтэр хичээллээ эхний 20 минутанд бол энерги шатаалт аягүй хурд явагддаг байхгүй юу. За энэ 20 минутанд за та ингээд магадгүй нөгөө 10 км 5 км гүүн гэд оргил үедээ хурцлээ. Тэр үед биднээс эндорфин гэдэг бодис ялгардаг гэсэн шүү дээ тий. Тэр бодис ялгарсны дүнд одоо нөгөө парасимпатик гэдэг ургал мэдрэл гэж нэг байдаг байхгүй хүнд. За тэрний хэмжээ бас дээд хэмжээнд хүрчдэг. За тэгэхээр нөгөө нэг удаан хугацаанд гүгөөд байгаа хүмүүс дээр хамгийн ихэнд гардаг шинж нь пульс унцдаг. Пульсын хэмжээ багасдаг тий. Хэвийн хэмжээнээс одоо хэвийн хүн бол нэг 60-аас 100-ийн хооронд байдаг бол за удаан хугацааны бэлтгэл хийж байгаа тэр хүмүүс дээр нэг 60-аас доош ороод ирдэг шүү дээ тий. За тэр үед хүний цэсний эргэлт тэрийг дагаад удаашрах хэрэгтэй байхгүй. Гэтэл тамирчдын хувьд нөөц судсууд, капилляр судсууд тэлээд ирдэг, нөөц судсууд ажиллаад ирдэг учраас тэр нь эмгэг болохгүй аваа явчихдаг юм байна л да. Тэгэхээр биднэрт бол нөө захын цэсний өвчл төрөгчийн дутагдал үүсдэггүй, эд эсийн дутагдал үүсдэггүй. Гэхдээ тамирчдыг анхаарах зүйл гэдэг нь нөгөө эрдэсээ бид нар алдаад байдаг. Тэгвэл ямар эрдэсийг бид нар яаж нөхөх үү гэдгийг мэддэггүй юм шиг санагдсан. Би Google амжнда кайл дутуул гэж бодоод байдаг тий. Гэтэл нөгөө нэг эрдэс чинь 50 гаруй төрлийн эрдэс бид байгаа. Хамгийн их яригдсан л одоо 7-8 төрлийн эрдэс яригдаад байгаа байхгүй юу? Макро элементүүд гэж яригдаж байгаа. Тэр эрдэсүүд чинь дангаараа хизээч үүрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэггүй. Нэг нь нэгнийхээ дэмжижээж эсвэл нэг нь нэгнийгээ дагаж ордог байхгүй юу эсрүү. Тэгэхээр тэр өндөр эрчимтэй ачааллыг аваад удаан хугацаанд одоо нөгөө бэлтгэл хийж байгаа тамирчид эрдцээ нэгдүгээр заав шалгуулж байгаарай. Дур мэдээж өрөөсөө одоо нөгөө панангийн ч юм уу те одоо калиесмэс энэ төр хийлэгдэх тамирч аягүй хэд юм лээ. Тийм юм битгий дур мэдээж хэрглэж агаарэ. Үзчээд надад ямар эрдэс дутаад байгаа, ямар битмийн надад байхгүй дутуу байгаа юм бэ гэдгээ үзээд хийжвэл илүү сайн бит. За тэгээд дээрээс нь таад усаа хэрэг сайн нөхдөг. Одоо гүйж байгаа тохиолдолд өдөрт хэдэн литр ус уудгүй? Ер нь энгийн эсвэл арай их уудаг. Арай их гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Ер нь яг хүмүүс килограмм жингисэл болдог л хэлтэй. Би бол одоо литр 500-аас 2 литр хооронд л уудаг өдөртөө. Тэр чинь бол одоо хэвээ улаанд бол арай илүү тийм. Биеийн жинтэй харьцуулаад үзэх юм бол одоо биеийн жингээ 40-оор үржүүлээд хэвээ өдөрт уух хэрэгтэй усны хэмжээ гаргаад ирдэг байхгүй юу? Норшмын хэмжээ ярьж байгааг үнэн бол үнэлтэй. Хэвээ үед уудаг усны хэмжээ тамирчид илүү байдаг. Гэхдээ тэр нь дасгал хөдөлгөөн бэлтгэлээ хийж байгаа үед шүү. Таны тэр зогссон байгаа үед бол та яг л биеийн жингээ 40-оор үржүүлэл байх хэрэгтэй усны хэмжээ чинь гараад ирнэ. Яг тэрнийхээ дагуул ууж явна гэсэн үг. Ачаал аваагүй үедээ та илүү угаад байвал бөөрөндөө л ачааллыг нэмээд байна. Ялгаагүй та гүйж байгаа тохиолдолд бөөр ч гэсэн үйл ажиллагааны хувьд ч гэсэн ачаалтай яваад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь усны хэмжээгээ оруулаад илүү их оруулаад ирэхэр чинь бүрэн үйл ажиллагааны алдагдал ороод буцаагаад бид нар хэрэгтэй эрдсээ алдаад ирдэг. Хэрэгтэй одоо нөгөө эсээ ч юм уу те уурга гаргаад ирдэг байхгүй. Тэгэхээр бүрэн үйл ажиллагаан дээр анхаарахын тулд та тайван байгаа бэлтгэлгүй үедээ уух ёстой усны хэмжээг би хэвээ одоо нөгөө энэ жиндээ тааруулаад унаа л гэдэг тэр зарчмаараа явна. Бэлтгэл сургаалт ихсээд ирэхэд
50 дахин ихсэж болно. Байгаль үндсэн хэмжээнээс 50 дахин ихсэж болдог байна. За өөр нэг анхаарах зүйл гэх юм бол энэ гэж янз бүрийн энд хэрэглэхээсээ илүү хоол хүнсээрээ авах хэрэгтэй юм илүү нөхөд илүү дэрэг. За магадгүй калийг бид нэр өдөрт нэг хэн банаа нэтгэхэд үндсэн кали нөхчдөг байхгүй юу? Тэрийг оройн цагаар биш өглөөний цагаар иддэг ч юм уу тий кали идчихдэг ч юм уу. Тиймэрхүү зарчмаар хоолн дээр нэлээсээ анхаарал явуучвал яг зүгээр иддэг чинь. Пананген гэдэг юм чинь яг өндөө өдрийн калийг нөхөх хэмжээнд байдаг байхгүй юу? Биш шүү дээ. Тий. Тэгэхээр ингээл би одоо ингээд бэлтгэлтэй байгаа юм чинь панангийн өдөрт 2 уучдаг ч юм уу. Эсвэл нөө пантоген илгэцдэг гэдэг амарч яриаддаг байхгүй юу? Пантоген гэдэг юм чи өөрөө болохоор бусад элементийг одоо бид оруулахад туслах бодис байдаг аа гэдэг л мэддэггүйгээр л ингээл илүү шингээл оруулаад байгаа л гэсэн үг байсан тийм. Тэрний оронд зүгээр одоо нөгөө яг одоо эрцэн агуулмжтай тусдаа бодисууд гэж байдаг шүү дээ тамирчид зориулсан. Тэднийг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Эрцч нэг хүчил шүлтийн тэнцвэрийг хангаад өчтдөг байхгүй юу? Таны одоо хөлсөөр алдж байгаа эрцээ чинь бид барихад илүү дэмжлэг үзүүлдэг ч юм уу тий. Эсвэл нөгөө усны хэмжээг чинь бид бариад өчтдөг. Тэрнээс биш одоо нөгөө эрцэг нэмэх ч юм уу ямар нэгэн асуудал байхгүй шүү. Андуураад идэг бас тэрэн дээр тий. Тэгээ гүүгээ явж байгаа үед их ус болж байгаа нөгөө цанхаагаар цангаддаг ч юм уу. Гүйлтийг үс Тэр сөрөг нөлөө бол байхгүй л тий. Гайгүй тий. Ер нь бол сөрөг нөлөө байхгүй. Гүжихын хавцтай бол хит их ус ууж болохгүй гэж байна шүү дээ тий. Тэр чинь нөгөө одоо бүх одоо энерги зарцуулч нь булчинд явагдаад байгаа байхгүй юу. Тэрнээс хотоод нь биш. За та гүжихын хавцтай магадгүй баг жоохноор ингээ балгаад явхад бол ямар нэгэн зөвөр гарахгүй байгаа зү тий. Тэр чинь ачаал өгөхгүй байна гэсэн хоол боловсруулах зам. За гүүж ирчээд таны булчингийн ачаал одоо энерги зарцуулт чинь удаашраад хэвийн хэмжээнд орно шүү дээ. Тэр процессын үед нөгөө захын одоо нөгөө захад зарцуулагдаад байгаа цусны хүчил төрөгчийн ханамж одоо цусны эргэлт чинь буцаагаад одоо дотор эргэтэн луугаа, тархилуугаа ч гэдэг юм уу хуваарлагдаад жигд хуваарлагдаад ирдэг байхгүй. Тэр үед бол та эрүүлэл юм чинь танд зөөр өгөхгүй тодорхой байхгүй тий. За тэгэхээр нөгөө гүүж явах бас хит их хоол идчих гүүж болохгүй шүү гэдэг шүү дээ. Тэр яг л ялгаагүй. Та мэдээж гүйлээ бүх энерги зарцуул ерөөсө бүх булчинлуул тараад явчихж байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ходоодны хоол боловсруулалт удаашраад ирчихэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хүндэрдэг амжилт гаргах чинь нөлөөлөд ирж байгаа. Гүүхээс өмнө бол доор хаяж цагийн өмнө юм идчихэд цагийн дараа гэхэд бол нөгөө эдсэн хоол хүнсний чинь агуулмж одоо нөгөө өтгөн шигнээс хамаарад нэг 30 минутаас нэг цаг 30 минутын хооронд нөгөө ходоодны дагаа бол чинь нарийн гэц рүү орчдөг байхгүй доошоо орчдөг учраас танд ямар нэгэн юм ачаал өгдөг. Тэгээ өмнө бол нэгээс нэг 30 минутаас нэг цагийн хооронд өмнө л хоолнд идэрэй гэж зөвлөдөг. Нэг илүү дэлжинтэй тархалалттай хүмүүс хөдөлгөөний дутагдaltaй байсан хүмүүс шууд одоо гүүгээд эхэллээ гэж бодоход цэжэр дээр өвдөх зовир илэрх юм бол тэрийг одоо их зүрхний бичлэг дээр хийлгээл дэмжиж үзүүлнэ шүү дээ. Тэгэх юм бол ачааллаа эдэр хэрэг тааруулах уу? Тэр талаар та. За үргэлжлүүлж гүйхэн зөв юм уу? Эсвэл гүйлтэй зогсоохон зөв юм уу? Одоо нөө за эрсдэлт хүчин зөөлтэй хүмүүс байна гэж яриад шүү дээ тий. Тэр хүмүүсийг бол энэ гүйлт хийгэр гэж юу ч зөвлөдгөө. Яагаад тэр энэ өндөр эрчимтэй ачаал байхгүй юу? Энэ нь өөрөө буцаага зүрх судасны системд тэр эрсдэлтэй хүмүүс чинь өвчин хүсгдэг учраас нөлөөлөд байдаг учраас таны одоо ачаалыг бууруулах хэвээр бага эрчимтэй одоо нөгөө спорт руу ороорой гэж зөвлөдөг. Хөнгө алхах ордог. Тэрэнд нь за дугуй унахыг бас оруулаад байдаг. За усын спортыг бас зөвлөдөг. Өндөр тийм эрчимтэй ачааллуудыг бол шууд хоригддог шүү. Тэгэхээр хэрвээ одоо нэг найз нөхөд ч юм уу танай клуб нэг хүн ороод ирлэхэд та заавал зүрхний хэмжээд үзүүлч ярэ гэдэг ч юм уу зөвлөгөөг нөгөө хамгийн дөрөнд үзүүлэх нь хамгийн зөв. Тий. Шогших гэж яриад байдаг шүү дээ. Зөөлөн шогших гүйлт. Тэмхүү гүйлт хийж болох уу? Зөөлөн шогших гүйлтийг ч гэсэн ерөнхийдөө бол хоригддаг уу тий. Эхлээд тэгэхээр тодорхойлуулж байгаа л. Зүгээр л ерөнхийдөө алхах гэдэг. Алхах за дугуун за усан спортоор та ажиллаж болно л гэдэг. Гүйлт маань өөрөө дунд эрчимтэй дасгал хөдөлгөөнд орж явдаг. Ер нь гүйлтийн төрлүүд өндөр эрчимтэд ордог шүү. Тийм өндөр эрчимтэд ордог. Судасны асуудал гэдэг чинь тогтооход шинжилгээ нь одоо нөгөө гений танд шинжилгээ хийх ёстой. Яг удмын хуугүй юу гэдэг чинь ялгахын тулд тахгүй юу. Тэрнээс аавд даралдаг эсдэг хүн байна гэж бодъё л доо. Та даралдаг эсдэг бол та удмын гэсэн үг биш. Тэгээ ер нь дийлэх зүрх судасны өвчл дандаа л олдмол гэдэг. Дандаа олдмол гэдэг.
За тэгэхээр нөгөө нэг удамшлын гэдэг юм аягүй сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Манай Монгол тэр удамшлын зүрх судасны өвчин байна уугүй гэдэг тогтооход хүндрэлтэй шүү дээ. Тэр онцлог нь бол ерөнхийдөө байхгүй. За гений шинжилгээг та гадаад улс руу ч юм уу явуулж хийлээдэг учраас тэрийг тодруулах асуудал айгүй хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр аав даралт ихтэй аав зүрхний ишмэтэй байсан. Тэгэхээр би юм байна. Манайх бол удамшлын тийм өвчтэй гэд удамлууга дайраад идэг. Битгий тийм муухай юм би. Та өөртөөгөө ажиллаа тий. Магадгүй аав ээж чинь 60 70 хүрээ судасны хатуурл үсээд тэр хүн чамаараа ингээд даралт ихтэй гэж болно шүү дээ. Гэтэл би өөрөө 40-тэйж манай даралт ихтэй юм чинь. Манайх би юм л агаа. Гэл нөгөө удамлууга нөгөө муу л хой талын хараа واخа гэдэг шиг. Чихэдэж болохгүй л дээ. Төрлийн юм аа. Тамхины хэрэглээ, стресс, ажлын орчны нөлөө айгүйх нөлөөтэй аваад идэг шүү дээ. Тэр байгаа. Одоо жишээлбэл манайхд чинь ингээд манад анх бол ингээл ганц л тамирчин байсан. Одоо 3 тамирчин болцсон. Одоо дөрөвт нь бол би юм байгаа. Гэхдээ би хамгийн одоо нэг залхуу хамгийн залхуу тамирчин нь тэгэл ерөөс хамгийн муу шавна. Тэгвэл одоо нөгөө хүний нүдэнд гардаггүй байхгүй ерөөсө гарч ингээл тоглолтгүй болохоос чи нэг ороод нэг тэмцээнд ордоо чи уулан гайгүй ингээд чи чадандаа гэл тэгэхээр өө яшиг өө яах гэл ингээд явдаг тийм хүн бол би яахгүй. Гэтэ нөгөө гурвынхаа нөгөө нөлөөнд автчихад яалтчгүй ингээл очиод тоглоход нь өөрөө ирэхгүй очил бөмбөг цогцол явж идэг л байхгүй тийм. Тэгэхээр таны орчин хүрээллийг таал бий болгоно. Тэгэхээр та өөр дээрээ анхаарч ийш нөгөө удам аав ээжтэйгээ л асуудлаач их нэ шүү дээ. Удмын асуудал гэдэг бол маш бага байдаг шүү. Хэцүү байхгүй юу гал. Үнэхээр та удмын асуудлын зүрх судасны эмгэгтэй хүн үгүй юу гэдэг чинь бид нар нарийн шинжилгээгээр гаргаж ирнэ үү гэхээс ш. Одоо танд ямар ч юмч бол удмын тийм зүрх судасны өвчтэй гэж шууд ам бардам хэлэхгүй ямар ч юмч хэлэхгүй танд. Одоо зүрхний бичлэгийг хэлэхээр зааж байгаа энэ л аа. Тэр бол байна. Нөгөө зүрх судасны одоо тэр хэм алдагдал чинь аюу олон төрлөд байхгүй дотроо. За өөрийн голомтоос хэм алддаг хүн байж болно. За эсвэл нөгөө нэг эмгэг голомтоос сэрчдэг. Бидний зүрхэнд бол байж идэг штеп байгаа. Тэр голомтууд сэрж болдог. Сэрэхэд зүрхний бүтцэд нөлөөлнө нэгдүгээр, хоёрдугаар нөгөө нэг эрдэсийн дутагдал гэдэг юм чинь нөлөөлнө. Гуравдугаар амралтын дэглэмүүд одоо нөгөө ажил амралтын дэглэм гэдэг юм бас нөлөөлнө. Аюу олон юм нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр тэр болгоны чинь эмч үзэж байгаад та бол одоо ингээд хүүхэд асуудал байхгүй та ачаал авах зүгээрээ гэдэг чинь хэлээд өчтдөг байхгүй юу. Үндсэн шалтгаанаа бид нар олохгүй ээжэж шууд одоо хорж бас болтгоогүй. Энэ кофений агуулмжаас болно. Кофе агуулсан кофе юм уу? Агуулаагүй юм уу? Гэдгээс бас их нөлөөлнө тийм. Ааха. Кофений хэмжээ багтаа кофе бол нөлөөлөхгүй. Дэртээ тэрнгүү гүүх явцад байж тэ нэг сонирхолтой нэг судалгаа гарсан байгаа байхгүй. Канабис төрлийн бодис хүнд ялгардаг юм байна гинэ. Канабис ч өөр нөгөө хүлэн зөвшөөрөгдсөн одоо морфин төрлийн опиум төрлийн бодис шүү дээ тий. Тэгсэн чинь тэр канабис төрлийн бодис хүнд ялгардаг. Тэрнээс л удаас ингээ нөгөө хүний ингээд нөгөө маш гоо тайвширлыг өгдөг, зүрхний пульсыг унгаадаг тийм нөлөө байна шүү. Өвдөлтийг мэдрэх чадвар бас буурд юм байна шүү гэсэн нэг тийм судалгаа байгаа байхгүй. Тий. Кофений төрлийн бодис яг тэрэнд ордог. Тий. Тэгэхээр агуулмж өндөр байх юм бол эсрэгээрээ пульсж унгаж болно тийм үү? Агуулмж нь хэвийн норм хэмжээндээ бага байх юм бол танд ямар ч нөлөө авахгүй. Тэгээ кофений угаасаа зөвшөөрөгдсөн хэмжээ үндсэн стандарт аягаар бол та дөрөв уухад бол яахчгүй. Жирэмсэн байсан ч та ууж болно гэдэг. За эрүүл хүмүүст бол аюулгүй юм байна гэдээ ойлгочлаа шүү дээ тий. Эрсдэл хүчин зүйлтэй тархалтай хүмүүс эдгээр бол заавал онцлуулж иж гүйцэтгэх шийдвэр ачаалаа тохируулаарай гэж байгаа юм байна. За тэгвэл одоо тийм эрсдэл хүчин зүйлтэй тийм суур архаг өвчлөлттэй хүн байвал одоо зүрх гүгээд одоо ямар нэгэн асуудал үүслэх гэхэд яг зүрхэн дээр ямар хүндрэлүүд үүсгэх вэ? За нэгдүгээр тэм алдалтыг үүсгэж ирдэг байхгүй юу? За хоёрдугаар зүрхний булчингийн эмгэг буюу кардиомиопати гэдэг юмд хүргэдэг. За гуравдугаар гипертрофи булчингийн томрол гэсэн 3 юм түргдэг. Тэгэхээр би нөгөө зүгээр энгийн одоо нөгөө спорт өрчлөлт хүн байна шүү дээ тийм үү? За энгийн хүн тамирчин хоёрын хооронд зүрхний айгүй том ялгаа байдаг юм а гэдэг байгаа. Тамирчин дээр гарч байгаа тэр өөрчлөлт нь энгийн хүний зүрхний өвчнийг одоо даалт одоо нөгөө юу гэдэг чинь бэ нөө мэддэхгүй тийм хэлбэрт оруулах гэдэг байхгүй юу? Ялагдахааргүй. Та
өмнө нь онцлуулаагүй спорт руу орсон байж болно шүү дээ тий. Тэгэнгүүтээ нэг олон жил хичээллээгүй бай гэж бодъё л да нэг 2 3 сар хичээлсэн хүн дээр ингээд зүрхэн дээр нь кардиомиопати гэдэг бид нар онц тавьчлаа тий. Тэгэнгүүтээ нөгөө спорт руугаа чихэж болохгүй байхгүй юу? Энэ хүн угаасаа урд нь өвчтөй байсан юм биш үү гэдгийг чинь бид нар хэмжилт хийгээд байгаа юм чинь тэрийг ялах гэж хийгээд байгаа байхгүй хэмжилт хийгээд байгаа. За зүрхний одоо нөгөө спортоор хичээлээд ирэхэд таны зүрх томорно, хэмжээгээр томорно. Гэхдээ хан бол 1.5 см-аас дээш зузаардаггүй. Тамирчин хүний хан бол зүрхний хан гэдэг. За дээрэс нь хэм бол алдагдаж биш цөөрч зүрхний нөгөө үтцэд өөрчлөлт оруулаад байдаг тийм. Пүүс баасан. Пүүс бүрн буураад ирдэг. За энэ нь бол физиологийн л асуудал, эрүүл асуудал гэдэг л сайн хэлж өгөхгүй бол бидний хувьд бол зүрхний томрол. За тэгэнгүүтээ нөгөө зүрхний булчингийн эмгэгүүд дээрэс нь хэм малталт гэсэн 3 юм яг тамирчин хүн дээр ч юм уу одоо ингэ спортоор хичээлж байгаа хүн дээр адилхан гардаг байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрыг ялгахын тулд хэмжилт хийдэг нэгдүгээр эмчийн үслэг заавал аваад. Би нөгөө та хэд нөгөө зүрхийг хэмжиж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр ч юм бол нөгөө Монгол хүний ч юм уу одоо нөгөө зүрхний дундаж ханы хэмжээ нэг 0.9-с 1.1 см байдаг. Энэ хэмжээнээс хэтэрч чүү хүндийн томорч чүү гэдэг үзээд байгаа байхгүй юу. Энэ хэмжээнээс хэтрээгүй тэгсээр нэг хүндийн томорсон байж болно. За энэ бол тамирчин зүрх юм аа. Эсвэл хүүшээ би амар олон жил хичээлж байхад та яа тамирчин зүрх биш гээд байгаа гэж зарим гомдоод байдаг байхгүй. Гомдоод яар сан би одоо насаараа хичээлж байхад чи зэрэг хэлээд. Тэр нэг үтцэнд нь өөрчлөлт ороогүй, үтцэд өөрчлөлт ороогүй байна гэдэг чинь нөгөө ачаал даах чадвар нь яа тэр одоо нөгөө тамирчин зүрх шиг сайн өндөр түвшинд хүрээг байгаа гэсэн үг. Тэгэхээр ачаалаа та нэмэхэд ерөөсөө танд асуудал байхгүй. Нэмээд өгөл гэдэг тэр хүмүүс тэлээ гаргаад идэх чинь тийм учиртай байгаа байхгүй тийм. Хэм алдагдал зүрхний томрол бүтц өөрчлөлт үүсгэдэг гэсэн үг байна тий. Нөгөө өвчин байх юм бол одоо нөгөө юу яадаг байхгүй зүрхний томрол үүсгээс гадна хан 1.5 см-аас бүр илүү нэмэгдээ явцдаг. За дээрэс нь нөгөө нэг хүндийн хэмжээ бас байгаад байгаа шүү дээ. Хүндийн хэмжээ, ханы хэмжээ хоёрыг харьцах нэг байдаг. Тамирчин хүн дээр хоёрыг харьцах нэг байдаг болол нөгөө өвчтөй хүн дээр тэр хэмжээнээс буугаад ирдэг байхгүй юу? Хоёрыг харьцах нэг гэхээр 2 л гэсэн үг шүү дээ 2 см л байна. Тэгвэл тэр хэмжээнээс буугаад ирэхээр 1.4 5 ингээд доошоо ороод ирдэг гэсэн үг байна. Энийг бид нар цаавал хэмжилтээр хэмнэн үед бол бас үзэх хүнлэх боломж байдаг. Тамирчин зүрх анх хизээ энэ ойлголт гарсан гэдэг та нар мэдхүү 1899 онд юм бэл ч дээ айгүй шүү дээ тий. Тамирчин зүрхний тэр асуудал чи яригадад ирсэн байхгүй юу спортоор хичээлдэг хүмүүс дээр яа энийг одоо ингээд энэ хүмүүс дээр юм өөрчлөлт гараад байна энэ чи өвчин юм шүү гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэнгүүт нөгөө тэр үед чинь нөгөө аппарат оног төхөөрөмжүүд юм байхгүй байгаа гэдэг үсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хүчил төрөгчийн волюм гэдэг юмыг тэр үед гаргаж ирсэн байхгүй юу. Нэг ч хугацаанд зарцуулж байгаа хүчил төрөгчийн хэрэгцээг үздэг болоод за тэгэнгүүт энэ чинь тамирчид бол одоо ингийн хүн бол 3.5 литр хүчил төрөгчийг зарцуулах хэрэгтэй бол тамирчид тэрнээс 2 дахин илүү болоо явцдаг гэдэг асуудал яригадаад за энэ тамирчны зүрхийг бол нэлээд сайн судлахгүй болвол эн чинь өөрөө бас айгүй олон юм мэдээлэл өгөх юм биш үү гэдэг юм чинь бүр айгүй эртнээс яригадаад байсан юм байна. Гэхдээ тэр бол юу яадаг нэг юу бас нэг сонирхолтой юм тамирчин зүрхэн дээр зүрхний хэвийн одоо энгийн эсийн хэмжээнээс 2 дахин эс нь том болцсон байдаг байхгүй. Тооны хувьд олшроогүй ирнэ хөөж одоо томорцсон байдаг гэсэн. Тэгэхээр тэр хэмжээгээр дотор энерги зарцуулалт нь айгүй өндөр явждаг. Хүний зүрхний энерги зарцуулалт. Тэгэхээр бас нөгөө хэвийн үед авдгаас илүү л бид нар нөгөө юуг авалчж байгааз электролитыг авалчаад байна шүү дээ тийм үү. Одоо нөгөө хамгийн сайн мэддэг калийг авалчж байна. Кальцаа авалчж байна тий. Тэгэхдээ хоногт авах ёстой хэмжээ гэдэг норм юм гэж байгаа. Тэрнээс хитрээд ирэх юм бол бусад эрэхтэн ч хүлээж авахгүй. Тэгэхээр эмгэг болчдөг байгаа байхгүй. Нэг эмгэг л түлхүү битгий аваач. Би одоо гүдэг юм чин хөлсөөрөө калигаа алдсан гэл кали битээ ганцхан нөхөдөө. Одоо калиг чи эсрэгээр кальц гэдэг юм яригддаг байхгүй юу? Дандаа ингэж сольж ингэж өөргөө л ажиллаа явуулдаг. Тэгэхээр тэнцвэртэй авахын тулд аль алийг өдөрт авах норм хэмжээгээр аваач гэдэг юм айгуус ярих хэрэгтэй. Тий. Тэгээд нөгөө ясан дээр бас нэг юм байгаад ддаг. Та нар ганцхан ингээл кальц угаал ясныхаа эрсдэлтийг нөхчдөг. Хөдөлгөөн чи өөрөө ясанд бас сайн гэдэг байна шүү дээ. Ясанд сайн яалтчгүй сайн. Гэхдээ кальцийн 90% нь ясны эсэд байдаг байхгүй юу? Ясны эсэд нөгөө ясны матрикс гэдэг юмыг бүрдүүлэхэд оролцож байдаг. 10% нь эсийн гадна нөгөө тусаар эргэлдэж байдаг байхгүй юу?
Тэгсэн чинь кальци өөрөө дангаараа шимэгдэхгүй. Фосфор гэж юм заавал орж иж кальциг шимдэг. За тэгээ кальци өөрөө бид нар 1000 кальци 500 кальци улаа гэж тэгэл хэлдэг шүү дээ тий. Глюкозамын хондротын кальцтай юм байна гэж унаад байдаг тий. Үендээ нөгөө үеийнхаа эрсийг нөхөх гэж байна гэдэг. Тэгсэн чинь тэр 500 ч орж юмс 20% нь орчдөг байхгүй юу? Бус нь ингээд шээсээр гараа явчихдаг. Тэр орж байгаа 20% чинь нэмэхийн тулд витамин D гэдэг юм заавал аваач. Витамин D чинь нөгөө кальцич холбоод ясанд аваач өгдөг. Зөөгч үүрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг юмыг огт битгий дангаар нь хэрэглээ. Ерөөсөө өдөр тавах хэмжээгээр нь бүдэнгийн тийм үү одоо нэг цогцоор нь хэрэглээ. Мултууд ч мултууд муу биш шүү. Муу биш. Гэхдээ нөгөө аль нэг бацил арай илүү өгчөд идэг байхгүй юу? Тэгэхээр зүгээр өдөр тутам авах ёстой л одоо нөгөө электролит аваач. Ковид энэ төр гэж байдаг шүү дээ. Тийм янз бүрийн тэднийг л тэг өвчин зориулснаар нь биш одоо тэгж битээ аваарай. Кальциумс хилгээд байгаа хүмүүс дээр бол битгий тэгж хилгээрэй л гэж зөвлөмөр санагдаад. Панангийн уугаад байгаа хүмүүс дээр та яах гэж уугаад байгаа юм бэ? Хэрэггүй та бэлтгэлийнхаа үед бол та ингээд ийм юмыг алдчихдаг учраас та энийгээ л зүгээр нөгөө авчаач яа гэдэг юм аюулсаа хэлмээр санагдаад байгаа гэдэг тийм. Зааланд гүүхэд хүний нөгөө булчинд хоримтлагдж байгаа нөгөө юу сүүний хүчил гэж яддаг штэ тий. Сүүний хүчил гэдэг юмны чи хэмжээ 30-аас 40 дахин илүү байдаг. Гадаа гүйснээс илүү. Зааланд гүүхэд. Тэгэхээр гадаа гүүн гэдэг нь өөрөө яадаг юм хэрнэ зүрхний өвчнөд нөлөөлж өгнө гэж яриад штэ. Суур та өвчтөй бол нөгөө ноцицептор гэдэг юм чочроод байхгүй өвдөлтийн мэдрэл гэдэг юм. Хүүтний рецепторын хүүтний нөлөөгөөр ноцицептор гэж нэг юм цочрдог байхгүй хүний бид. А тэгэх юм бол танд өвдөлт мэдрэгдэх ч юм уу эсрэг нөлөө үзүүлээд байдаг. Та хариул бол ямар ч нөлөө байхгүй, муу нөлөө байхгүй. Тий. Харин ч хүчил дүрхчээ нөгөө хүчил дүрч илүү орчинд гүүгээч энэ үед ч антиоксидант гэдэг юм чи илүү ялгараад идэв юм а. Бацилс олж хурдан байдаг юм аа л гэж зөвлөдөг. Зааланд бүхэн бол тийм сүүний өвчтөйг бол илүү хоримтлуулдаг шүү. Тэр жоохон тодруулаа яриад одоо жишээлбэл заалны бэлтгэл байна. Хүмүүс фитнес явдаг шүү дээ. Фитнес заалны тредмил дээр явдаг. Эсвэл гадаа бүхийг зарим хүмүүс үздэг. Илүү үздэг. Сэтгэл зүй талаасаа ингээ гадаа бүх нь илүү гоё явдаг. Дотор болж байгаа ойлгохтой байдаг юм тийм. Тэгэхээр анх талаасаа тэр хоёрын хооронд ямар ялгаа байна? Мэдээж хүсэл төрөгчийн их баг ялгаа байна. Тэр нь яг хүний бие организмд яг ямар нөлөө үзүүлдэг? Сүүний хүч их өсдөг гэж тэрийг яг энгийн одоо хүмүүст ойлгоход тайлбарлах. За. Нөгөө нэг одоо энергийн зарцуулалт, энерги үүсэлтээ чи явцад биднэрт нөгөө зарим нэгэн одоо нэг бац завсрын бүтээгдэхүүнүүд үүсээд идэг байхгүй юу? Тэр норм хэмжээнээсээ дээшлээд ирэх юм бол одоо за сүүний хүчил гэдэг юм чинь бол энергийн зарцуулалтаар булчингийн ажлын хүчээр үүсдэг, булчин хооронд ингээд суучдаг байхгүй юу? Булчин хооронд суучдаг. Тэгэнгүүтээ тэр чинь нэг хоорондоо нэг холбоос маягийн үүсгчээд булчин тавьдаггүй, шөрөмс татчаад байна, өндөр орчоод байна гэж яриад байдаг шүү дээ тий. Тэр бол сүүний хүчил гэдэг юмнаас үүсээд идэг байхгүй юу? Тэрийг задлах юм гэж огт байхгүй. За тэрийг задлах юм нь дулааны энерги л гэдэг юусэн. Халуун одоо бариач гэдэг юм уу эсрэгээр сонголтоо айгуу сайн хийдэг ч юм уу тий. За бүр нөгөө сонголт хийж чадахгүй хэмжээнд хүртлээ өөрийнхөө булчингаа гэмтээсэн хүмүүс байдаг байхгүй юу? Гинт огцом одоо нөгөө фитнесээр хичээлдэг ч юм уу огцом одоо нөгөө спиннингээр хичээлээд ямар ч одоо нөгөө дасгах механизмгүй яваад идэгдэг ч юм. Тэр хүмүүс дээр тэр сүүний хүчлэгдэг юм байх хэвээр норм хэмжээс хэтрээд ирэхээрээ буцаагаад булчин гэмтээ гэдэг юм. Булчингаа гэмтээдэг шүү. Ягаад тэр булчингийн эд хоорондын ширхэг дунд нь ороод юм холбоос маягийн юм үүсгчгээрээ тэд нар чинь нэг одоо холбогч эд маягийн л гэсэн үг одоо хар үгээр хэлэх юм бол булчингийн задрал гэдэг юм үүсгэдэг. Мембраныг нь гэмтээгээд байдаг гэсэн үг байхгүй. За тэгээд тэр булчин гэмтээд ирэхээрээ яах вэ гэхээрээ буцаагаа дахиад сүүний хүчлээ нэмээд идэх дээрээс. Тэгэхээр тэрийг задлахын тулд дулааны энерги гэдэг юм гарах хэрэгтэй юм байна би. Айгуусаа нөгөө сонголтоо хийх хэрэгтэй. За зарим хүмүүс бол нөгөө халуун юмд ороод идэг, сав маанд ороод. Энэ бол боломжтой. За тэрийг үүсэхгүй, үүсэх ёстой хэмжээнээс нь их байлгахгүй тулд хүчил төрөгчтэй орчинд илүү сайн бэлтгэл хийвэл сайн байдаг байхгүй юу? Гадаа задгаагаар бол аюул сайн тааламжтай орчин. Хүүтэн бол нөлөөлөхгүй шүү. Та яруу суур зүрхний өвчнгөл бол нөлөөлөхгүй. Суур зүрхний өвчтэй бол хүүтний нөлөөгөөр чэйжнүүртлээ дээр жоохон сэлэх. Сахан судад агшаад идэг гэж үздэг байхгүй юу? Ялгаад ингээд одоо тэр чин зүгээр хэсэг зургийн хөөлд танд өгөөд байгаа байхгүй юу? Хөөлд өгөөд хэсэг зурал хатуу чанга болцсон юм шиг мэдрэмж өгөөд байгаа. Энэ сүүний өсөлч өөрөө задрах хугацаа гэж байгаа. Тэр хугацаанд задраад алга болцохоор таны булчинд гэмтэл үүсэх магадлал маш өндөр байдаг. Тэгээ хүний нөгөө аргасны булчин зүрхний булчин хоёр ч өөрөө хүн адилхан юутай бүтцтэй байдаг байхгүй юу?
Тэгэхээр таны арга ясанд одоо нөгөө энэ биеийн булчинд үүсэж байгаа сүүний хүчил чинь зүрхний булчинд яг адилхан үүсэж байгаа байхгүй юу? Яг адилхан байж байгаа. Тэгэхээр та зүрхээ буцаагаад гэмтээгээд байна. Тэгэхээр тэр сүүний хүчил гэдэг юм булчин хүндүр орно гэж байгаа шүү дээ. Энэ бол нэг тийм сайн зүйл биш ээ. Завсрын бүтээгдэхүүн тэр нөгөө бидний гаргах ёстой юм чинь л бид үүсэж байна гэсэн үг байна. Тэгэхээр энийг задлахын тулд бид нар дулааны энерги гэдэг юмыг үүсгэх ёстой юм аа л гэсэн үг байхгүй юу? Тэр өндрөх юм бол дараа нь ихээр ямар арга хэмжээ авна гэсэн үг. Тэгээ саяхан л яг л задлах арга хэмжээг л маш уртаа авна гэсэн үг тий. Одоо нэг гүйж байгаа үед зүрхний цохилт 85% хүртэл өсөж болно гэдэг шүү дээ. Таны хэвийн үеийнхээс шүү та хэд байдгүй тэр үеэс. За тэр үед огцом зогсож болохгүй. Яагаад тэгэхээр чин цус эргэлтэж өвчтэй явчтай захын цусны коллапс гэдэг юм болоод тэр нь өөрөө буцаагаад муугаар нөлөөлөх. Ёстой яг нөгөө нэг гинц зогсноос болоо зүрх зогсох юм асуудал эрсдэл байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр эрчмийг айжин боруулна шүү. Айжин. Тий. Айжин малгах ч юм уу, тэгээ хөнгөн шогсож байгаа тийм хөнгөн темпээр шогсож байгаад алхдаг ч юм уу. Тэгж амьсгахыг дарна. За тэгээд дээрэс амьсгалын дасгалууд хийж болт. Гүнзгий амьсгаа аваад айжим гаргах ч юм. Тэгээ хамраараа гүнзгий аваад амаараа айжим гаргах. Тэднийг хийнэ гэсэн үг. Огцом тийм зогслол огт болохгүй шүү гэж л. Цахан судасны коллапс гэдэг юм өөрөө зүрх зогсох эрсдэлтэй байдаг байхгүй. Адуур уснаас өгч юм уу эсвэл ингээд за удаашруулаад амьсгаа зүгээрээ Зөв темпэнд л орно л гэсэн үг шүү дээ. Та өндөр ирч одоо магадгүй би хэвийн үед миний зүрх ир зогтой гэж болно шүү дээ. Тэгээ 85% гэхэрч одоо юу гэсэн бараг 170 165 зогох гэдэг шүү дээ. Тэрийг би ирлүү оруулахын тулд л цусны эргэлтэд огцом 2 дахин ихсэн байгаа юмыг хайж бууруулж байгаа л нэг хэлбэр нь ахгүй юу ерөөсөө. Тэгэхээр огцом зогсноо гэдэг чинь өөрөө зүрх зогсон эрсдэл шүү гэдэг л амар сайн санах хэрэгтэй. Нөгөө нэг дулааны энерги гэж ярьсан шүү дээ тий. Тосон барай одоо тэр чинь халаалт нь үрнэл гэсэн үг шүү дээ тий. Усан бассейнд явхад бол яг зүгээр нөгөө та задралын л нэмж байгаа болохоор дулааны энергийг үүсгэх процесс хэр сайн явагдах бас сайн мэдэхгүй байна. Тий. Халуун саундаас орж болдог шүү. Халуун саундаас орж болдог. Нэг 15-20 минут суудаг шүү дээ халуун. Тий. Ерөөсөө л дулааны энергиэр шатаалтыг явуулаад байгаа байхгүй юу? Тэрийг маш хурдан явуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Тэр булчинд хуримтлагдсан сүүний өвчл зүрхний булчинд яг адилхан байгаа. Зүрх аргасны булчингаар адилхан бүтцтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр яг адилхан байдаг шүү. Тэр пив арх харамшстай тий. Пив үстэй. Пив унаа энэ төр гэдэг. Яг зүгээр наадвал цаа яг тийм нөлөө байхгүй. Ерөөсөө тийм нөлөө байхгүй шүү. За яг нөгөө пивэнд орж байгаа хөрөнгө гэдэг ч юм уу те тэд нар улаан эсийн нийлэгжилтийг л дэмждэг л гэж үздэггүй. Гэхдээ бүр одоо бид нар эмчилгээний журмаар огт хэрэглэдэггүй шүү дээ тэр чинь тийм юм байхгүй. Тэртээ тэрэнгүү гүүгчдэд байж штэ нэг сонирхолтой юм ингэдэм билээ шүү бас нэ. Ясны чүмгэнд улаан эсийн нийлэгжилт 2 дахин өндөр явдаг. Улаан эс гэдэг чинь хүчил төрөгчийг зөвөрлөдөг. Үрхтэй тээвэр үрхтэй шүү дээ бид нэр бид те. За тэр чинь 2 дахин илүү байдаг. За тэрийг цуснд ингээд гүйлэхийн тулд бидэрт нөөц хялгсан судсууд байдаг байхгүй хүний бие чи айгүй гоё шүү. Нөөц ингээд үүрэг үйл ажиллагаагүй тийм судсууд байдаг. За тэр судсууд чинь пад гэд нэгдэд ирдэг гэсэн үг. Тэгээд тэр судсуудаар нөгөө илүү бага хүчил төрөгч чинь зөөгдөд байгаа. Би түрүүн асуугаадсан байхгүй нойрмаас та нар гүйж байгаа хүмүүс чинь туранхай яадаг. Гэхдээ ингээд юу н судс нь ингээд гүрийгэл харагддггүй гэл асуужсан байхгүй. Тэгсэн чинь нойрмаа надаа бид нар ингээд туранхай болохоор тэр юм багтаа ингээд судс ингээд гүрийгээ харагдаад. Одоо би бүдэн болохоор миний судс харагдахгүй байгаа юм шиг байхгүй. Тийм биш. Та хэд одоо үүссэн байгаа улаан эсэж хэмжээ одоо энгийн хүнийхээс их байгаа. Тэр чинь гүйлэхийн тулд хялгсан судсууд ажиллаад ирсэн шүү. Нөөц байгаа капиллярууд ингээд ажиллаад ирдэг байхгүй юу. Тэгээд тэр чинь гүйлт нэмэгдээд ирэхээр судс чинь ингэж гүрийж харагдаад байгаа шүү. Гэдэг бас санаарай тийм. Дулааны энерги гэдэг юм чинь өөрөө сүүний хүчлийг задалдаг ганц юм байгаа юм аа. Сүүний хүчил чинь имээр задардаггүй. Ганцхан үүрэгтэй байхгүй агшгал үүрэгтэй. Тэний үүрэг байхгүй, сулрах үүрэг байхгүй шүү дээ. Булчинг агшаахын тулд тэр нөгөө булчингийн ширхэг дунд чинь одоо нэг юм байц орж судаг байхгүй юу? Тропоны ч гэдэг юм уу те нэг юм орж сууж. Тэрэн дээр чинь холбогдоод байгаа юм чинь сүүний хүчил байхгүй. Тэгэхээр одоо бидний булчин агшаад сулрах явцад хоорондын хэвийн тэр үүсгэдсэн холбоо задрах хэвээр. Тэр задрах процесс чинь л тэр сүүний хүчил чинь суугаад өчгөр нөгөө нэг задрах систем чинь задарч чадхаа ячаад шүү дээ. Давхар нэг хамгаалттай болцсон юм шиг. Одоо нөгөө
юу гэж ярих юм бэ? Хар үгээр бол нэг хоёр шиг утсыг хооронд нь хэвээд нэг холбодог одоо уур гэдэг байхгүй юу? Тэр уургийн гадуур бүрхүүл үсгэсэн байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэр бүрхүүлийг сүүний хүчил үсгээд байгаа байхгүй юу? За тэр сүүний хүчил удаан задрахын хэрээр их хэмжээгээр хоримтлагдахын хэрээр тэр булчин чинь буцаагаад нөгөө тавигдаж чадахгүй хоорондоо холбоо тавигдаж чадахгүй болохоор сулрах процесс бага явагдаад ирдэг. Тэнгүүд тэр суусан нөгөө сүүний хүчил гэдэг юм чинь нөгөө булчинлуугаа буцаад дайрааддаг байхгүй юу? Тэгээ булчингаа гэмтэй гэдэг. Хүүтэй юм гэдэг бол яг нөгөө хэсэг газрын өрөвсөл дээр л аягүй хэрдэг байхгүй тамирч дээр. Хэсэг газрын өрөвсөл дээр л төрхөн зур хөлдөөж өрөвслийн процессыг бууруулдаг. Өрөвслийг хүүтний температурын нөлөөгөөр бууруулдаг болохоос хөл организмд нөлөөлөх юм байхгүй. Тэгээд тэр триатлоныг яадаг би бол сайн мэдээгүй. Яг энийг судалмаар л юм байна тий. Марафонууд дээр бас тийм үү. бүх марафонд ороод ирэхэд нэг мөстэй том юм баана гэж яддаг байхгүй тийм. Гүйцэтгэл хөлөөд өрдөг. Хэсгийн үйлчлэлөө зүйл. Тэр нөгөө булрах процессыг багасгах өрөвсөл явагдахгүй. Тэр булрна гэдэг чинь л өөрөө сүн хүчил байхгүй юу ерөөсөө тийм. Тэр бид нар бол тэрийг бол халууны энергиээр л зардлаараа л гэдэг. За одоо хоёр булчингийн чинь хооронд сууж байгаа холбоо байдаг гэж яриадсан шүү дээ тий. Тэр бол тропонин гэдэг уураг байхгүй юу? Зүрхний шигдээс үед бол бид нар тэрийг л үздэг их гарч хүнээс ялгардаг байхгүй. За тэр тропонин гэдэг уургийг уураг дээр л тэр юг одоо сүн хүчилж суухгүй байх процессыг л нэмээд юу ячдаг юм шиг байна. Бодвол булчингийн агшилтыг л нэмээд байна гэсэн үг л байна л да. Тэгэхээр одоо нэг мэдгүй одоо нэг 5 шиг очиод бодис очиод суух хэрэгтэй болвол нэг 2 ч юм уу очуулдаг ч юм уу. Хоорондын цагийг л хязгаарладаг баг. Тэрнээс тэрэн дээр бол нэг ах төр нөлөөлөл байхгүй хаа. Зүрхэнд ер нь яаж нөлөөлөх вэ? Нойртой ядарсан үедээ тэр нэмэлт одоо ачаал өгчгүйгээд хахаар ер нь яаж нөлөөлөх вэ? Мэдрэлийн гаралтай одоо тэм нөлөөлөл байгаа юу? Бага. Мэдрэлийн гаралтай нөлөөлөл байгаа. За хүн унтаад амарч байхад нөгөө парасимпатик гэдэг мэдрэл ажиллаж байгаа байхгүй юу? Бид нарыг маргааш өглөө ажиллаа хийхэд зориулаад эрч хүчээр нөхөхийн тулд бид нар эд эрэхт ингээ амраагаад ч юм уу тий одоо нөгөө дараагийн ажилтанд бэлдээд энергиэр нь хангаад иждэг гэсэн үг. За гэтэл нойргүй явж байхад өдөр бид нар бол эрч хүчтэй байх юм бол эсрэгээрээ симпатик гэдэг мэдрэл нь биднэрт ажиллаж байгаа байхгүй юу? Бүх ажлын ачаалаа даах, зүрхний үйл ажиллагааг доктортой барих ч гэдэг ч юм уу тий нэг энергитэй байх хэрэгтэй л гэсэн. За гэтэл шөнийн цагаар өдөр ажиллаж байгаа юм чинь давхар ажиллаад ирдэг байхгүй юу? Тэгэхээр мөн маш урдан ядралд ороод ирдэг. Маш урдан ядралд ороод ирдэг. Яг бол бид нар амарч явах үедээ миний булчин авах хэвээр эрдсээ аваагүй, авах хэвээр тижил аваагүй, зүрх авах хэвээр тижил аваагүй байгаа учраас маргааш нь яг тэр хэмжээгээрээ нөгөө өдөр ажиллаж байсан хэмжээгээр ажиллаад ирэхээр хамгийн нөөц шавхтаад ирдэг гэсэн үг тийм. Тэгэхээр нойр бол аюулгүй их нөлөөлдөг. Өглөө гүүхэн тийм мун бол байхгүй. Ерөөсөө байхгүй шүү. Харин ч хүний бие чинь шүн сэрэгцэн маань шүү дээ. Одоо бүхэл юм нөөцөө бэлдсэн, би өглөөдөө бэлдсэн байгаа учраас өглөө гүүх ямар ч муу юм байхгүй. Яг нэг буруу юм байгаад юм лээ. Нөө үлэн босоод гүйдэг ч юм уу, тийм үү? Юм идэхгүй би турах гэж байгаа юм чинь гэдэг ч юм уу, тий. Тэд нар бол муугаар нөлөөлнө. Заавал хүн идсэн байх хэвээр нэг 30 минутаас нэг цагийн өмнө юм идсэн байх хэвээр гэдэг ч юм уу тий. Гүйтэд амарцсан байх хэвээр. Амраагүй ээжж би гүгээд л нөгөө шүн чинь миний зүрхний цохилт норм хэмжээнээсээ доош орох хэвээр шүү дээ тийм үү. Нэг 50 л ч юм уу орох хэвээр байтал чинь би шүнжэнгөө ингээл унтахгүй найтаа эртээ явж байгаа л ахаал дээрс нь ачаал өгөөл нэмээд энерги шавхдаг процесс л явагдаад байна гэсэн. Уцаагаад эсрэгээрээ нөгөө бидний биед чинь антиоксидант биш завсрын бүтээгдэхүүн илүү яваад байдаг. Тэр завсрын бүтээгдэхүүнгээ яриад байгаа бидний биед хэрэггүй юмнуудаа аал гэсэн. Тэгж л ойлгоор. Тэгэл тэд нар чинь ерөөсөл муугаар нөлөөлөд байдаг. Тийм юмтай агаад байгаа. За тэгээд нөгөө бас энэ дэр дааврын зохицол бас аюу харагддаг байхгүй юу? Өглөө босоод ирэхээр одоо нөгөө бөөнөдөд тулчирхаан даавар илүү төвшөнд байдаг, айгүй өндөр байдаг. За тэрний хэмжээнээс хамаарат бидний даралт зохицуулагддаг ч гэдэг ч юм уу харагддаг. Гэхдээ энийг та хэрвээ эрүүл бол ерөөсөө ямар ч мөлөө байхгүй шүү гэдэг л бүр хэлмээр санагдаад байна шүү дээ. Тийм. Одоо ерөөсөө хамаагүй. Энэ зүгээр л таны авж байгаа бэлтгэлийн эрчим, давтамж, хугацаатай л хамаатай. Тийм. Та 5 жил гүгээд гүйсний дараа тий эрчимтэй гүгээд үзэл та зүгээр энгийн гүйлт биш шүү дээ тийм үү нэг одоо ямар гэдэмдээ нэг удаан хугацаанд хол зайд гүйч өгдөлээ нэг өндөр эрчим өгдөлөө марафонд ч юм уу та гүйдэг байлаа гэж бодъё. Таны 5 жилийн дараа та хүссэн үсээгөө тамирчны зүрх болно. Тамирчны зүрх ч өөрөө том байдгийн.
том байдаг юм а. Хананд ихтэй өвчнөөс нэг ялгаатай нь хан 1.5 см-аас дотогшоо буюу зузаараг байдаг юм а гэж яриадсан шүү дээ тий. Тэр процесс танд үүснэ. Таны зүрхний булчин ширхэгүүд нь хэмжээгээр хөөгд томроод ирдэг байхгүй юу? Энергийн зарцуулалт чинь 2 дахин нэмэгдсэн байгаа гэсэн. Хэвийн үнээс энэ бол танд үүсэх процесс. Гэхдээ энэ бол физиологийн асуудал. Физиологийн асуудал. За магадгүй та зүрхний суур эмгэгтэй болвол зүрхний тий ямар нэгэн суур эмгэгтэй бол эн чинь өвчин шилждэг байхгүй юу? Өвчин шилждэг. Бид нар тамирчин зүрхтэй хүн байна. Таны пульс чинь бага, зүрхний цохилт бага байна. Таны зүрх том байна гэчихэд эм зөвлөдгүүд энэ бол байх ёстой асуудлаа гэд гаргадаг шүү дээ. Та спортоо хаялаа. За спортоо хаялаа тодорхой хугацааны дараа та зүгээр энгийн хүн шиг зүрхний чинь хэмжээ багасаад ирдэг. Нөгөө томорсон булчингууд чинь жижигрээд ирдэг байхгүй юу? Нөгөө зүрхний цохилт 50-тай явжсэн бол буцаад 70-тай 80-тай л ороод ирдэг. Тэр үед эсрэгээр таны зүрх өвддөг. Яагаад мууч яг та байж тээ би ингэж яриад одоо би бол одоо нэг 3.5 литр хүчил төрөгчийг одоо нэг минутанд зарцуулах хэрэгтэй авах хэрэгтэй би дэ гэж бодъё л доо. Гэтэл та тамирчин бол тэрнээс 2 дахин илүү байхгүй юу? Илүү хүчил төрөгчийг та биеэрээ оруулаад зарцуулаад гаргах чадвартай эсийг та өөрөө бүтээсэн гэсэн зүрхэндээ. Тэгэхээр таны зүрх өөрөө шаардаад байдаг байхгүй юу? Нэг орох юм чинь багтаад байна штэ гэж шаардаад байгаа гэсэн үг. Тэрийг оруулаад өгөхөөр хэвийн ажиллагаатай болоо явцдаг. Тамирчин зүрхийг спортыг бүр битээ хаяараа гэж зөвлөд байдаг шүү дээ. Ямар ч та хөдөлж явах хэвээр. Ямар ч байсан та спортоор хичээлж явах хэвээр. Энерги зарцуулж өндөр л авах хэвээр шүү. Тэгжээж та эрүүл байна. Хайчих юм бол та буцаага тарина. Зүрхний эмгэг үүснэ гэдэг байгаа байхгүй. Түрүүний 3 төрлийн өөрчлөлт ордог гэж ярьсан шүү дээ зүрхэн дээр тий. Тэр 3 төрлийн өөрчлөлт чинь 3 төрлийн тэр өвчин дээр гардаг байхгүй юу? Яг адилхан. Тэгэхээр нөгөө хаалт болчдөг гэдэг байгаа шүү дээ. Одоо магадгүй нэг тамирчин ороод ирлээ. Кардиомиопати зүрх том гараад ирлээ. Энэ нөгөө кардиомиопатийн юм уу зүрхний эсвэл нөгөө тамирчин зүрхэн юм уу гэд биднэрт ингээд нэг хөшиг үүсгэчээд байдаг байхгүй юу? Ялгахад бас нэг хөшиг үүсгэчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө өвчин рүү шилжээд идэг. Өвчин рүү шилждэг учраас бид нар нарийн онцлог гэж заавал хийгээд зүрхний эхо гэж заавал хараад тустай хэмжилтүүдийг аваад иддэг байхгүй. Энэ дээр бол хамгийн их яригддаг юу бол кали гэдэг. Кали. Зүрхний кали гэдэг нь яа гэхээр эс рүү ороод буцаагаад эсээс нөгөө натрийн ч юм уу гарч идэг байхгүй юу. Тэгэхээр зүрхэн дээр агшилт гэдэг юм явагдаад идэг. За магадгүй та гүүгэлээ. За та тамирчин зүрхтэй юм чи миний пульс ингээл бага, биний зүрхний ачаалт авах чадвар өндөр гэж бодоод байсан чинь эсрэгээрээ зүрхэнд чинь кали дутагдчих юм бол та шууд тийм алдна. Буцаагаад нөгөө цөөхөн байсан зүрхний цохилт чинь тийм л байх ёстой шүү дээ тамирчин дээр тийм үү. Өндөр болоод ирдэг байхгүй хоёр дахь нь эр хүрэхэд таны зүрх өвддөг ч юм уу. Эр гэдэг бол хэвийн хүн дээр байх ёстой цохилтууд бол тань дээр эмгэг болчдөг ч юм уу. Тийм процесс гараад ирдэг. Тэгэхээр нөгөө өндөр эрчимтэй ачаал авж байгаа эсвэл хөлсөөрөө электролитээ алдж байгаа юм бол зүрхэн дээр анхаарах нь кали. За ясан дээр анхаарах нь кальци болон витамин D. За эсвэл юун дээр ясан дээр фосфорыг илүү сайн бас аваад өгөөч гэж л. Тэгвэл фосфор мартчихад идэг ч юм уу тиймэрхүү юмуд ааддаг байхгүй юу? Тийм. За хэсэг дээр нэмэлт бэлтгэлүүдийг ер нь хоногт хэдэн миллиграмм байвал ер нь тохиромжтой вэ? Тэр талаар зөвлөгөө өгдөг бас. За нэмэлт бэлтгэл гэхэр ч одоо нэг тус нь ярих болчиход байгаа байхгүй юу? Бүх элемент дээр кали гэхэд та 4000-ыг авах хэрэгтэй хоногт байдаг ч юм уу тий. За эсвэл одоо кальци бол нэг 0.15 грамыг авах хэрэгтэй ч гэдэг ч юм уу ингээд тустай хэмжээ ярих болчиход байгаа. Тийм тустай норм хэмжээнүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол гүүгч нарт миний булчинд ямар элемент дутагддаг юм бэ? Миний ясанд ямар элемент дутаад байгаа. За би гүүгээд хөлсөөрөө би ямар төрлийн элементүүдийг голчлон алддаг юм бэ гэдэг ингээд нэг зөвлөмж маягтай юм. Одоо норшмын эмчээр ч юм уу гаргуулж аваад та тэрийгээ дагаа авчвал илүү нарийн бит. Би одоо шууд тэр имийг хэрэгэл ингэж тэрийн зүгээр шүү гэж хэлж болохгүй л дээ юм сурталчилсан хэрэгт орчод байдаг бид нар ч юм болохгүй. Тэгэхээр өдрийн авах ёстой таны 7 төрлийн одоо макро элемент байгаа 7 гол яригддаг шүү. Тэрнээс бид нарт бол 50 төрлийн элемент яригдах хэрэгтэй байхгүй юу? Тэр 7 төрлийнхаа макро элементийг орсон бэлтгэл байвал илүү сайн. За аль нэг бэлтгэлийн арай илүү өгчдөг байхгүй юу? За жишээлбэл би унтахгүй байна гэдэг юм бол надад магний илүү өгчдөг ч юм уу, илүү орсныг нь бичдэг ч юм уу тий. За эсвэл би нөгөө үеэр өвдөд байна гэх юм бол нөгөө кальцигаа илүү орсноо ч юм уу
өгчдөг ч юм уу тиймэрхүү байгаад. А зүгээр би өдрийн энерги хангая гэх юм бол долуулангийн ч юм уу ингээд тэнцвэртэй орсныг танд зөвлөдөг. Тийм найрлагын сайн харах хэрэгтэй. Найрлага л аягүй сайн. Гэдэг чи одоо яг нь хүний биед байх ёстой сайн өөхний хэмжээг л та оруулж өгч гэнэ гэсэн үг. Тэр сайн өөхийг бид нар бол хоол хүнсээр авчих хэрэгтэй байхгүй юу уулна. Гэтэл бид нар одоо тэр далаа бүтээгдэхүүнийг байнга идэж чадахгүй тийм үү? Заануу загас жаргах чинь байнга идэж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр омега чинь нийлэгчдэг хідэн газар л байгаа гэдэг байхгүй юу? Тэднээс л бид нар тэднийг л ингээд тусны ялгсан бүтээгдэхүүнийг авч хэрэглээд байгаа болохоос яг зүрхний өвчнөд сайн гэ нотлогдсон байхгүй шүү. Ерөөсөө байхгүй. Байхгүй. Тэгээ дээрэс нь омега хэрглэж байгаа хүн нөгөө миний муу өөх тус бууна гэж яриад байдаг шүү дээ тий. Тийм юм огт байхгүй. Зүрхний эмчнэр бол та нэг ширхэг бананы тэгэхэд өдрийн калигаа нөхнө гэж хэлдэг байхгүй юу? Бананы агуулмж аягүй өндөр байдаг шүү дээ. Бананд кали агуулмж. Тэгээд хизээ идэх вэ гэхээр бас гэсэн л да. Өглөө идвэл та илүү танд хэрэгтэй. Орой идэх юм бол таны зүрхний цогцолтой цөөрчөд шүү дээ. Тэгээ орой шөнийн цагаар цөөхөн байх хэрэгтэй. Тэр үед та кали орлоод өгчвөл улам удаашрах магадaltaй. Тэгээ нөгөө кали чинь задрахгүй шүү дээ. Өдрийн ачаал одоо нөгөө энерги гэдэг юм чи өдөр хүнд илүү байгаад байдаг. Тэр үедээ та калигаа задлж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр өглөө та калигаа одоо нөгөө агуулсан хүнсээ илүү идэрээ л гэж зүйл. Үзмний ойр. Үзмдэр бас нэг юу яагаад идэв шүү. Нэг буруу ойлголт аваад чанчгаар нөгөө үзмд агуулгадж байгаа кали хэмжээ байхгүй болчихноо. Чанж өрөөсө битгий эргэлээрээ зүгээр хандлаад буцалсан усандаа хийгээд хонуулцдаг ч юм уу. Тэгээд эргэлж болноо. Тийм тэрнээс чанар явах шаардлагагүй. Яг кали өглөө яагаад уулгаад байгаа юм гээд тэр чинь хүний биед кали ороод ирэхээр наатар гэдэг юм биес гараа явж байгаа байхгүй юу? Эсрэгээрээ. Би нөгөө микроэлементүүд чинь дандаа ингээ эсрэгээрээ ажилтдаг шүү гэж яриадсан шүү дээ. Наатар гэдэг юм биес гараа явчихаар наатрыг дагаад илүү ус гараа явчихдаг байхгүй юу? Тэгээ шээлгээд идэг хүнийг кали өглөө ухаар шээлгээд идэг. Нөгөө илүүдл хаван, илүүдл үүссэн байгаа ус чинь биес гарах процесс чинь өглөө илүү явдаг гэсэн. Калиад байгаа. За юу яадаг нөгөө нэг Д витамин ч өөрөө хамгийн сайн шимэгдэх газар орчин нь болохоор өөх тос ахгүй юу? Тосон суртай витамин гэж явдаг. Тэгэхээр хоолны дараа та Д витамин уугаарай гэж зөвлөдөг. Б-ийн төрлийн витамин бол маш олон төрөл байгаа гэдэг шүү дээ, тий. Б-ийн төрлийн витаминууд бол тусдаа үүрэгтэй, бүгдөө тусдаа үүрэгтэй. Та Б комплекс уугаад хэрэггүй. Яагаад тэгэхээр танд B6 дутаагүй байж болно. B12 дутаагүй байж болно шүү дээ, тий. За гэтэл магадгүй B1 гэдэг витамин дутцсан, тиамин гэдэг юм байхгүй байх юм бол та тэрийг л нөхөд өг. Тэрнээс та комплексээр нуу та ямар имийн сан биштэй тэгж уугаад шаардлага байхгүй. Ерөөсөө байхгүй. За тэгээд олон төрлийн эмийг хооронд нь хамт уухад энэ бас үл нийцэл гэж юм явагддаг. Хэрвээ тэрийг та мэдэхгүй л юм чинь ингийн хүмүүс л мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй юм чинь ядаж хооронд нэг 20-30 минутын зайтай уугаарай гэж зөвлөдөг. За бид хэдийн цаг хэтрээд бүр нилээ ярьчлаа. За тэгээ өнөөдөр эргэлзээтэй юмнуудаа хариулт авсан гэж найдаж байна. За тэгээ өнөөдөр бид хэдэд үнэтэй зөвлөө мэдээлэл өгсөн Сувда эмчтэй баярлалаа. Дараа танай клубын дараа үндэсний бүхийнхэн бас аягүй хорж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нилээ аягүй гоё тийм нэг сонирхолтой юмудаас нилээ харагдаж байгаа. Хэрвээ та нар нэг би одоо гүж ам чи миний зүрх ямар байгаа вэ гэж сонирхоод ирэх юм бол тамирчдад бид нар хөнгөлөлтөө өнөр үйлчилдэг шүү. Манай юугаар хэмжтэйгээ холбогдож байгаа таяг авчихгүй дээ утасны дугаар яваа. Сүзи Харт Медикал гэдэг дүлгөөнөөрт байдаг хэлэг байна. Facebook-ээс пэйж мэдээллийг нь аваад авчихлаа. Тий, тэгээд хүрээд ирж болноо, үзүүлж болноо. Хөнгөлөлтөө өнөр үйлчилнэ та хэд. За. Сувда эмчтэй баярлалаа. Тэгээд гэр бүлийнхаа дөрвөн гишүүнээс хамгийн залхуу спортын тамирчин гэсэн. Тэгэхээр энэ номыг уншаараа та хамгийн идэвхтэй нь болох болно. За баярлалаа. Баярлалаа. За та нарт ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд цаашдын үйлдэнд нь амжилт хүсье. Бүгдөөрэнд нь эрүүл хэвсээ өө. За баярлалаа.